За сайн байцгаана уу. Бид одоо Ховд аймгийнхаа хот төгчлөлтийн газрын дарга бэлгүүнтэй уулзж байна. За эд одоо ногоон байгууламжийн ажил хийгдэж байгаа энэ үед ер нь хот төгчлөлтийн газраас ямар одоо газруудад ногоон байгууламжийн ажлыг хийж эхлүүлж байна. За энэ жилийн тухайд одоо яг Ховд аймгийнхаа төвд ногоон байгууламжийн ажил хичнээн одоо төгрөгийг хаанаас одоо төсвөлж гаргахаар ярилцаж байгаа вэ. За Ховд аймагт нийт 19283 м квадрат ногоон байгууламжийн талбай байгаа. Эхний ээлжинд нэмэгдүүлсэн байдлаар өнөө жил бол 25,000 м квадратыг ногоон байгууламж хийхээр төлөвлөлөө ажиллаж байна. За аймаг дээр бол аймгийн төсвөөс тэрбум 800 сая төгрөгийн төсөв мөнгө зарлагдаад тендерын зарлагдаа явж байна. Одоо энэ мөнгөөр одоо ногоон байгууламжийн ажил хийнэ гэсэн зорилготой явж байна. Тэрбум 800 саяда одоо ер нь ногоон байгууламжийн яг ямар ажлууд хийгдэх вэ? За зүлэг байгаа. Мөн дээрэс нь мод цэцэг гэсэн юмнууд байгаа. Мөн усны машин гэдээ бас ийм ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн баг. За хэдэн тонны ямар усны машиныг оруулж ирэх гэж байна? Одоо ер нь ямар техник хэрэгсэл услаханд ашиглаж байна? За одоо манайх 12 тонны нэг хятад машин байна. Мөн 6 тонны нэг 30 машин гэсэн хоёр машины услаханы системээр машинаар ажил үргээ гүйцэтгэж явж байна. Одоо авахар төлөвлөж байгаа машин хүчин чадлын хувьд ямар? За манайхаас болохоор 10 тонны машин өгсөн байгаа. Манамжуулагчтай гээд бороожуулагчтайгээ машины хүсэлт өгсөн баг. Илүү авах боломжтой юу тооны? Боломжтой. Дээдлэн тоон хэдэн тоон? За нэг 60-70 тоон бол манад илүү сайн. Одоо чинь манай ажил гэх юм бол улирлын чанартай байдаг. Ер нь бол өвлөн тогтчлт ер нь улирлын чанартай ажил хийгээ явдаг. Гэхдээ манай ажилчид гэх юм бол одоо манай бүтэц бүрэлдэхүүн гэх юм бол 22 хүн байдаг. 22 хүнээс офисын 1-4-5 хасагдана. Тэгээд цахилгаан чинь 3-4 хасагдана. За тийм 16-7 хүн ажиллаа хийгээд яг ногоон байгууламж дээр ажиллаа явдаг. Энэ хэд маань яг өнөөдрийн байдлаар Ховд хотод 40 хүний ажлын байрыг хийгээ явж байгаа. Ховд хотыг ногоон байгууламж ногооруулахын тулд. Тэгэхээр манад илүү хүчин чадалтай хүний үйлдэл бага орсон. Тийм машин байх юм бол илүү хэрэгтэй баг. Ус багтаах тоон бага байх тусмаа эргээд нөгөө урсгал зардал гэдэг юм уу, шатхуунд зарцуулах илүү олон одоо ирээс хийх гэдэг юм уу. Эндээ жоохон хохиролтой. Тий. Одоо энэ болохоор одоо 6 тонны йонгс. Тэр болохоор одоо бараг 30 тонных байна уу тэр йонгс нь. Энэ 30 машинаар энийг дүүрэхийн тулд 5 удаа явж байгаа. Хэрэв яг адилхан тооны машинтай ирэх юм бол энэ чинь 1-2 явал дүүрчих асуудал байхгүй. Тэгэхээр 5 явсан, 1 явсан 2 ялгаа нь ерөөсөө л энэ байгаа. Одоо энэ чинь байнгын бензин тос хийж гин, байнгын жолооч явж гин, 2 хүний ажил явагдаж гин тий. Тэгэхээр энэ хоёр дээр ингээл баг өдрийн талыг энэ ажлыг авдаг байгаа байхгүй. Услахаан дээр ер нь өдөрт хичнээн тонн усыг хэрэгжилж байна. За услахаан дээр бол одоо өдөрт бол баг 100 гаруй тонныг бол энэ хүнд хэрэгжилж байгаа. Тэгэд энэ хоёр машин чинь болохоор хүрэлцдэггүй байхгүй юу? Манай дээр. Тэгэхээр манай дээр ер нь бол усны машиныг бол олон байх юм бол ер нь сайн. Тэгэд одоо бас нэг зорж байгаа зорилт гэх юм бол нөгөө хуучин нөгөө манай аймгийн төвөөр турбан ус гүдэг байсан шүү дээ. Одоо нөгөө хууч одоо галаа даргын шууд ихээр илүү мэднэ. Тэрийг сэргээхээр бас зорж гин, бас судалгааны ажил явагдаж гин. Одоо нөгөө нэг юмыг бүтээхээр нөгөө юмаа сүгддэг юмуд их гарчиж энэ тэндээ тасарцсан, энэ тэндээ яаж тэр ажлуудыг хийгдээ төсөв мөнгөний шийдвэрлэх гээд хөөцөлдөж гин. Хилгааны системийг сэргээхийн тулд хичнээн төгрөг одоо төсөвж байна. За энэ одоо яг эцсийн байдлаар бол гараагүй байна. Гэхдээ одоогийн байдлаар нэг 70-80 сая төгрөг бол зүгээр захаас нь хөөгөө явахд шүү. Гараа явцсан байна. Ингээд дээр ингээд тасарсан байдлыг ингээд очоо харахаар дундаа ингээд лаг шавар ихтэй айгуу нэг ус гүөх боломжгүй болцсон байгаа байхгүй. Тэрийн ихний ээлж нэгдүгээр цэвэрлэн хаана тасарсан байна, хаана болохгүй байна гэдгийг бүгдийг нь олж тогтоол одоо ингээд явж. Бас нэг иргэдээс ирсэн нөгөө айлын нөгөө шим усны удагнаас ус аваад байна гэсэн асуудлыг бид нэр бас хүлээж аваад одоо голоос их гол баг гол хоёр маань ирсэн. Өнөө маргааш бид нэр их гол баг гол хоёроос цоруулахаар бас яг ингэ зориод ажиллаж байна. Тэрбум 800 сая төгрөгийг 25 онд яг ногоон байгууламжинд одоо бас зарцуулахаар төлөвлөөд санхүүгийн тайлан мэдээлэлд дэше хөргүүлсэн байгаа юм байна шүү дээ. Зүлгийг хаанаас одоо нийлүүлэхээр төлөвлөж байна? За яг тэрийг нь бол мэдэхгүй байна. Тендер яг одоо тендерт ямар хүн шалгарахын, ямар компани шалгарахыг тэрийг мэдэхгүй байна. Тэгээд юу ч стандартын дагуу бид нар манай аймгийн хөрсөн тохирсон үр манай одоо мэргэжлийн хүмүүс болон манай байгууллагаас аймгийн хөрсөн тохирсон зүлэгний үр нийлүүлээсэй гэж л хүсэлт өгсөн байгаа.
Зүлгэн дээр хэдэн төгрөг тавьсан? Ер нь бол тэрбум 800-аа ингээд бүгд ингээд багцлагтад орсон. Багцсан дээр зүлгэн дээр. Тэр нь одоо сайн харж хэлэхгүй сайн санахгүй байна. За бас одоо жилийн одоо зунд гудамж талбайн тогтчлолтод цэцэгжүүлэлтийн ажил хийгдээд нэг настай одоо цэцэгжүүлэлтийг саадан дээр суулгадаг штэ тий. Энэ ажилд ер нь нийтдээ хичнээн төгрөг төлөвлөдөм бол за энэ жилийн тухайд бас энэ ажил мэдээж үргэлжлээд хийгдэх баг. Тэгээ нэг настай одоо ургамлыг тарьж одоо татвар төлөгчдийн мөнгө хий димээ одоо үр ашиггүй салхинд хийсгэжснээс сайхан цэцгэлдэг энэ бут модыг авчираад тарих одоо жишээ нь одоо олон төрлийн цэцгнүүд байдаг штэ бас энэ байгаль цаг уурын онцлог тохирсон энийг тарих боломж бий юу? Энэ дээр тал дээр судалгаа хийсэн зүйл байгаа юу? За яг энэ ажлыг би 12 сард аваад одоо бид нар нэг хөдөө гадаа ингээ явхаар тал дээр ингээ шар цэцэг цагаан цэцэг гоё харагддээ штэ тий. Ийм боломж манай аймагт ингээ нутагшуулах боломж байгаа юу гэсэн. Одоо тэр энэ хөрсөн дээр хоёлоо очоод энэ дээр гаргаад очоод яриа. Яг тэр ингээд хөрснүүдийг ингээд авчираад бүрэн нутагшуулаад ингэж чадах юм бол тэр өөрөө байгалийн цэцэг өөрөө үрээ хайдаг гэж байгаа юм. Тэгэхээр яг тэрийг яг бүрэн манай аймгийн хэмжээнд нутагшлуулаад хамгаалаа явах юм бол бүрэн боломжтой. Манайд мэрэгжлийн 2 дендрологч байдаг. За жил болгон одоо энэ чинь нуух юм биш шүү дээ. Жил болгон ногоон байгууламж дээр мөнгө тавьдаг. Энийхээ асуудлыг манай байгууллага шилжүүлээд танах ингээд өөрсдөө ингээд зүлгээ ингээд тариад өөрсдөө ингээд яваа гэх юм бол манайх нөөц болцоо байна уу байгаа. Тэгэхээр манайд төсөв мөнгөний шийдээд өгчих, манайд хүлэмжийн шийдээд өгчих, манайх арчилгааг нь хийгээд арчилгаан дээр мөнгө тавиад өгчхөө. Тэгэх юм бол бид нэр өөрсдөө цэцгээ гаргая. Өөрсдөө бид нэр хөрсөндөө тарсан зүлгэнийхээ үрээ авчиръя. Өөрсдөө модоо авчиръя. Тэгээд ингээд явах юм бол яг өнөөдөр энэ Хавд аймгийн хөрсөнд яг энэ хөрсөн таарсан ургамлыг тариул энэ ч илжил бол ирэх урах боломжтой. Түүнээс өнөөдөр гоёлын нөгөө чиглэг уур амьсгалтай орны гоёлын зүлэгний үр авчираад өнөөдөр яг манай аймгийн уур амьсгал тохирч ийнэг бол бас үгүй байхгүй. Тэгэхээр яг энэ аймгийн хөрсөн таарсан юмыг л бид нэр тарих ёстой. Дараагийн асуудал нөгөө эзэмжүүлэх гэсэн асуудал байгаа даа. Мал орж ирдэг. Тэгээд энийг чинь сүйтгэдэг. Энэ юм байна л да. Энэ үхэргүй бүс дээр энэ юуг оруулаагүй, голыг оруулаагүй. Сангийн иргэний доторхыг оруулаагүй. Сангийн нөгөө юуны аршааны дээдлэгийг оруулаагүй. За ингээд яг 1.4 км ингээд ийм газрыг ингээд ногоон байгууламжийн малгүй бүс болгосон. Өдөртөн ногоон байгууламжийн ажил хийгээд одоо оройд нь бид нөгөө ногоон байгууламжийг хамгаалах ажил хийж байна. Нэгдүгürt манай ажилчид илүү цагаар ажиллаж байгаа. Өдөр шөнөгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн нийгмийн асуудал бас хэцүү байна. Гэтэ манай ажилчид надад өнөөдрийн байдлаар би илүү цаг ажиллаа, би тэдэн цаг ажиллаа гэж нэгэн ч удаа гомдол тавьж үзээгүй. Гэхдээ энэ байгууллагын дарга энэ байгууллага би удирдах байгаа хүний хувьд бол энэ ажилчдын нийгмийн баталгаа болох бүх юмд би хариуцах ёстой. Эв нэгдлийг би хариуцах ёстой. Тэгэхээр би ажилчдаа хамгаална. Энэ ажилчид яг өнөөдөр манай байгууллагын үнд капитал واخгүй юу? Хэрвээ энэ байгууллага ажилчид гэдэг юм байхгүй бол дарга гэх хүн байхгүй. Тэгэхээр энэ ажилчтай аль болох нэмгийн баталгааг нь цалингийн нэмэгдүүлэх тал дээр өөр юу вэ? Өөр байгууллагаас дэмжих боломжтой байна. Энэ тал дээр бүгдэн дээр нь илүү төлөвлөгөө анхаарна. Энэ хүмүүс байжж өнөөдөр Ховд хот гэдэг чинь ногоорч байгаа. Тэгэхээр одоо нийгмийн баталгаанд нь анхаарна гэдэг хамгийн ихний ээлжинд одоо зайлшгүй хийх шаардлагатай ямар асуудал? Цалингийн нэмнэ хамгийн түрүү. Одоо боломж юу судалж үзв? За одоо манайх цалингийн нэмэхээр төсөв юуг нь гаргаж ийн гар дээрээ ядаж нэг манай ажилчид өнөөдрийн байдлаар хамгийн өндөр авлага сая 200 гараад авдаг, сая 300 гаргаад авдаг. Тэгэхээр энийг ядаж би сая доотлын хэмжээ сая 800 та дээдл нь би 2 сая гаргаад авдаг болох чи гэсэн зорилт тавиад одоо судалгааны ажлуудыг хийгдээд одоо энэ 6 сарын аймгийн иргэдийн хурлаар, сумын иргэдийн хурлаар оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоо энэ хэсэг бол багшин дэдийн хэсэг бол одоо ингэ ногоорцсон. Энэ дээр бол одоо ингэ ямар нэгэн байдлаар юу хийхгүй. Зүлэгжүүлэлт хийхгүй. Одоо энийг уучлахаар ингэ явуучих юм. Энэ дээр одоо би зурган дээрээс дахиад харуулъя. Паркийн доод дөрөн замын уулзуур, 6 дугаар сургуулийн уртлын уулзуур ингэ ногоон байгуул зүлэгжүүлээ явах юм. Шинээр нэмэгдүүлэлт ногоон байгууламж 3200 м талбайд хашлагаас болон зүлэг мод тавьж ургуулах энэ орсон байгаа. За. Хоёр дахь нь хогийн цэг орох хаалга байгаа. За эндээс ингээд мод тарих ингээд төлөвлөгөө улаас 100 ингээд урж тариулах арчилгааг нь хийхэд төлөвлөсөн байна. За хоёр дахь нь болохоор
Амар санаагийн хойд 3 замын олзор, цагдаагийн дэд замын олзор ингээд одоо ингээд ногоон байгууламжийн ингээд бүгдийг ингээд зургийг тавиад өгсөн байгаа. За нийт 800 м талбайд 70 кг зүлэгний үрээр тарьж замын хоёр тал тарилт хийгдсэн байгаа. За дараачих нь бөтийн төв хаалга цамгар уулзрын буудлын 3 замын уулзар 500 м талбайд 50 кг зүлэгний үрээр хоёр талд нь тарилт хийх. За сангийн ирмээс одоо энэ нөгөө сайн нөгөө ногоон үхрэгүү бүстэр гарч ирсэн сангийн ирмийн эндээс дээш бүх замууд дээр ингээ нийт 1100 сангийн ирмээс дээшээ гэдэг чинь юу төв годом гэсэн үг байхгүй цагдаагийн доотлоос годомууд ингээд орчиж байгаа. Нийт 1114 м талбай 100 кг зүлэгний үрээр замын хоёр талд тарилт хийх. 1 кг одоо зүлэгний үр ямар үнэтэй байна зэгсээлийн ашиг. За тэрийг тодорхой яг судлаагүй байна одоо. Судалгаан дээр суурилаагүй яаж төсвөө гаргасан байна. Одоо манай зүгээр шаардлагатай гэх юм бол тоо хэмжээгээ л өгнө. Бодлого гаргадаг хүмүүс нь өөрсдөө энийг гаргаа явуулчих байгаа байхгүй. Бодлого гаргадаг бүхэл бүтэн аймгийн хөгжлийн бодлогын газар гэдэг байна тий. Тэр нь ингээд өнөөдөр яг бодлого гаргаад аймгийн хөрсөнд ийм хөрс хэрэгтэй, ийм юм хэрэгтэй гэх юм бол тэрийг гаргаа явуулах байх. За одоо мод арчилгааны ажил хийгдээ явж байгаа шиг нь хорхоо шавьж хортноос хамгаалаад доод хэсгийг одоо бас шохоодоо тайралт хандлтын бүгдийг хийсэн. Ер нь бол модны шохоо арчилгааны ажил дээр бол энэ ажил бол 100% 90% явж байгаа. Одоо шохоон дээр ихтэл 10 гаруй төгрөг ингээд зарцуулагдаад ингээд явцсан байна. Энэ бас манай одоо дээд шатны байгууллага гэх юм бол би одоо энэ арчилгаан дээр ингээд бас хэдэн дөрөв суулгуулад өгөөч. Энэ арчилгаа бас үнэхээр хэрэгтэй байна гэдэг тэгээд уламжилсан байгаа. Тэгээд энэ арчилгаа гэдэг юм байхгүйгээс болоод бас мод зүлэг гэдэг юм бас өөр бас байхгүй болж байна. Тэгэхээр энэ дээр бас төсвөө суулгуулахаар бас явж гин бас хөөцөлдөө явж гин. Тийм тайралтаа ер нь яаж хийж гин манай аймагт чинь бас энэ гудамж талбайгаар насжилт өндөртэй бас моднууд байдаг шүү дээ тий. Ер нь бол тайралтаа яг нөгөө зориултын нөгөө нэг тайрдаг тийм багжаар тайраа явж байгаа. Манай тэр багж бол одоо 2 ширхэг байгаа. Тэгээд тэргээр нь тайраад одоо энэ эвтэйхэн үзэмжтэй болгоо тэгээд тайралт хандлтыг хийгээ явж байгаа. Зөв. За одоо хамгийн түрүүнд энэ хаврын тариалалттай холбогдуулаад ямар ажил одоо хийхээр төлөвлөж цаашаад одоо бас нэг бүтээлч ажлууд байгаа шүү дээ. За эхний ээлжинд хамгийн бүтээлч ажил хүн манайх ч өөрөө ногоон байгууламж байгуулга өөрсдийнхөө байгууллагын нэрэмжитний гудамжтай болёо. Хотогчл байгууллагын нэрэмжит гудамжтай болёо. Ер нь бол энэ байгууллага өөрсдийнхөө гудамжтай болчих юм бол тэргээ арчлан хамгаалах боломжтой гэсэн харж байгаа. За дараачаар гэх юм бол бид нэр одоо явган үний одоо нөгөө та ганцхан энд биш. Тэр нөгөө спортын ордон, тэр нөгөө эспайс давхрын наадлаар ингээд сул шороонууд их байдаг шүү дээ, тий. Тэрийг 100% зүлэгжүүлээ ногоон байгууламж болгоё гэдэг юм а зорилго болгоод явж байна. Одоо энэ бол бэлтгэл ажил ер нь бол бүгд бол бараг 190% явж байна. Одоо ганц хүлээгдэж байгаа зүйл юу вэ гэхээр ерөөсөө зүлэгний өр модоо манах хүлээж байна. Одоо тендер нь зарлагдаад дуусна. Тэгээд 6 сарын ихээр ихний 7 хоногт байна уу 2-7 хоногт байна уу ирнэ гэсэн тийм юутай баг. Одоо энэ хаврын тариалтыг чи одоо аль эртэл одоо хийхгүй бол энэ чи оройтчиход байдаг хандлагатай ургалтын явцд бас нөлөөлнө шүү дээ. Тендерээ хүлээсээр байгаа хамгийн юм ажил хойшлогтой байгаа юм шүү. Ер нь бол яг үнийг хэлэхэд одоо яг таны хэлдэг зөв. Бид нар одоо яг үнийг хэлэхэд манай ажил бол хоошоо хүлээгдэж байна. Одоо бид нар зүлгнийхээ үрээ нөхөн тайралт болон шинээр тайралтуудаа бид нар өдөд хийгээ явж ах шүү дээ. Гэтэл өнөөдрийн байдлаар яг тендер зарлагднаа. Ингээд явцсан байна. Би холбогдох шатны байгууллагууд бүх саналуудаа хэлсэн. Энийгээ манад ингээд эрхийн шилжүүлээд өгчөөч. Манад биш юм ах жарлан цум руу шилжүүлээд өгчөөч гэд холбогдох байгууллагууд хэлсэн. Гүй энэ хуулийнхаа хугацаанд заавал ингэж явах хэрэгтэй байна. Тэгж явах хэрэгтэй байна гэд энэ тим хариултуудыг өгсөн. Одоо бид нар тэрийг хүлээх зур аргагүй болчиход байна. Анх ажлын хэсэгт ороод явж байхдаа одоо энийг одоо би өөрийнхөө саналуудыг хэлсэн боловч тэгээд ялцгүй одоо тэгээд дутлаа. Хүчин мөхстэй байна одоо. Ховд хотын иргэн бүрийн өөрөө оролцоо ногоон байгууламжийг бий болгоход чухал юм шиг харагдаад байна л да. Тэгэхээр иргэдтэй хандаж та юу гэж хэлмээр байна? За иргэдтэй зур уриалмаар байна. Танаа ээж, танаа хүүхэд өнөөдөр хотогчуулахад ажилдаг, хамгаалдаг бол бас арай өөр хандах бах. Яг өөрсдөөсөө бид нар эхлэмээр байна. Өнөөдөр бид нар бид нар өөрсдөө хотын төв рүү бэлчээдгүү, хотын ногоон байгууламж руу бэлчээдгүү, эдгээр явахдаа мод суд бутын хугалдгүй баймаар байна. Тэгэх юм бол өнөөдөр ховд хот ч өөрсдөө аяндаа гой болоод ирнэ. Тэгээд бас нэг юм хэлэхэд одоо ингээд энэ
замын боржуур эдгээр бүгд манай ажил واخгүй юу. Энэ миний одоо бүгдийг ингээ хариуцахад ингээд манайх ингээ чиглэлээ явууч. Манайх одоо яг хийгээ явууч сэтгэл байна. Манад хүчин чадал нь байна. Таач одоо бид нар юунд дээр дутчих нөхөр нөгөө санхүү мөнгө дээрээ л дутчих. Энэ будгийг одоо зүгээр нэг модны будгаар ингээд будах биш. Зориултын нөгөө боржуур будаг байдсан байна. Тэр асуудлуудыг бас холбогдох шатны байгууллагууд нь уламжлаад шийдвэрлэхийн төлөө л явж байна. Ингэх юм тий ингэж л захимаар байна, гуймаар байна. Билгүүнээ тэгэхээр танах бас нэг хашаа хайс будах ажил хийгдэт байгаа мó те тэн дээр одоо хаана ямар одоо хашаа хайс хэдэн метр хашаа хайсыг хичнээн одоо литр будгаар хэдэн төгрөгийн төсөвтөөр будаж одоо өнгө зэмжээ сайжруулж байгаа. За одоо манайх энэ уулзуураас багшийн одоо энэ толгойн хүч энэ зүрийн замын уулзуураас энд байгаа бүх хашаа хайсууд ингээ будаа явсан. Энэ хашаа хайсуудыг будаад явхад одоогоор ойролцоогоор одоо нэг 100 гаруй литр будаг орсон. 100. Тий. Төв замын хашаа хайснуудыг болохоор өнгөрсөн жил будсан байсан учраас би зүгээр угаалгаад шүршүүлээд угаалгаа явуулсан байгаа. Тэгэхээр өнөө жил бол хашаа хайсны ажил дээр бол бас харьцангуй гайгүй байна. Гэтэ дахиад ирэх жилээс дахиад юм тэрэн дахиад будаал явах бах. Хашаа хайсны эвдрэл гэмтэл ямар байна? Одоо машинаар ирээд мөрөгчдөгч байд юм уу? Одоо хүүхдүүд авж байгаа дунгаагаад эвдчихдэгч байд юм уу? Ийм асуудал их гардаг шүү дээ. Ер нь бол тийм аль бол хохирлын төлөвлөлөө явж байгаа. Гэхдээ нөгөө хохирлын төлөвлөхөөс илүү нөгөө яг хуулиараа явах юм бол нэг хашаа хайсах дээр чинь баг 3-4 нугалж төлж байгаа гэж заасан байт юм билээ. Гэхдээ амьдрал дээр аль болох уяа хатан нөгөө хүнтэйгээ зохицоод яг манай байгууллагын данс руу хийгээд нэгтлэн хүлээгээд за капитанз аваад за холбогдох баримтын бүрдүүлээ яваараа гэж хийж байгаа. За өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн тухайд бол нэг боржуур хашаа хайс солиод байх ажил нь бол харьцангуй харагдахгүй лээ. Тий, ер нь бол одоо байгаа юм ал эвтэйхэн тордоод хамгаалаа явуучих юм бол өнгө зүсээ нэмээ явуучих юм бол заавал солих шаардлага. Одоо энд байгаа боржуурыг өнгө үзэмжийг нэмэгдүүлээл явуучих юм бол заавал солиод байх шаардлага алах. Тэгэхээр энэ тал дээр бол хуучин байгаа юм ал ер нь бол засаад янзлах боломжтой юм л хараа явж байна. За амжилт. За баярлалаа.